Тэрэ өөрөө л бодсон шүү дээ шиг биднийг ажиллаа хийгээд зүгээр явж хахад л асуудал хэлсэн. Тэгэхээр надаас биш тэр хүмүүсээс асуусан зүйл байна. Таас чухал уралдаан дээр хэлжсэн шүү дээ. Одоо жишээлбэл дараагийн засгийн газар дахин хамтран гэсэн хэлбэл манай 42 гишүүн байгаа шүү, дэмжин шүү гэдэг агуулгад хэлсэн. Тэгэхээр энэ бол таны хувь ус төрчин өнцгөөс ч тэр сайдын өнцгөөс ч тэр дахиад ерөнхий засгийн газар дээр өглөг ирэх би бол олж бэлэн гисэртэй гэж үзээд байна. Би өөрөө хэлээгүй. Миний үгийг сайн үзээрэй. Би болохоор бид хэд өргөдлөө өгсөн байгаа. Гэхдээ бид 8-аар арчсан юм. Улсын гол 34 улсын хурлын гишүүн байгаа. За тэгээд ер нь арчсан намыг нэг тийм нөгөө ажилгүй арчаагүй анкаагүй гэдэг шиг ингээл байнга муулсан бакурал дээрэж хөөсөн муулсан ийм шийдвэр гаргаад ярьдаг. Тэгэхээр би тэрэнд нь бол игдүүцэж хэлсэн. Яг тэгэхээр бид нар чинь ч гэсэн бас улс төрийн хүчин одоо бас нэг 35 жил 36 дахь одоо нас руугаа явж ирэх хүнээр бол тэгэхээр ажил амьдралын зах руу орчихсон ийм одоо нас хүнтэй нүний настай зүйлүүд. Тэгэхээр ийм хүчин байгаа шүү. Манай намд бас ажил хийж чадах олон боловсруучсан байгаа шүү гэдэг утгаар хэлсэн. Юу ч сайж байна гэдэг шиг сонсогдсон л да яг одоо арчсан бол өргөлөө өгд өөрсдөө яг хэвдэр сөрөг хүчнээр байна гэдэг юм байхад энэ одоо нэг чуулган дээр хийж байгаа юм. Тий яг би тэгээд тэрийг яг өөрийнхөө хувийн өнцгөөс л хэлсэн. Тэгээд тэр нь бол манай арчсан нам бас сая 8 сайд орсон боловч дагаад арчсан намын маш олон чадвартай боловсруучсан залуучууд энэ төрд өнөөдрийг хүртэл ажиллаа хийгээд гүйцэтгэхэд явж байгаа. Тэр муу хэлэгдээд байгаа хяналтын менежер гэж байгаа бүтээн хэмжигдэгт нь ганц нэг улсууд байгаа. За тэгээд яам тамгын газар, төрийн нарийн газрын дарга, тэгээд төрийн эмчит компаниуд ч байгаа. Тэгэхээр энэ улсуудаас өнөөдөр би л ажиллаа муу хийсэн тийм асуудал үүсгэслээ гэсэн нэг ч юм сонсоог байна. Тэгэхээр би тэр хүмүүсээ бодож манай нам бол ажиллаж чаддаг, хамтрсан шиг хамтраад явцдаг ийм хүчин шүү гэдэг. Хамтрсан засгийн газрын хамгийн том үр хөтөлбөр бол яг баялагын сан байсан л да. Энэ ажил хийх. Гэхдээ бидэд ерөөсөө ихтгэл үнэмшил тэр байсан. Тэгээд 19 оны одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол нюанс нь бусад одоо дэлхийн бусад орнууд шиг, баялагтай орнууд шиг баялагын сангийн тухай хуультай байна гэдэг. Тэгээ бас харамсалтай нь энэ хууль маань нэлээд дуншиж бараг 5 жилийн дараа 24 оны хавар батлагдсан. За тэгээ батлагдангуудаа энийг хэрэгжүүлэх үүрэг нь энэ засгийн газар хамтрсан засгийн газарт ирсэн. Тэгээд хамтрсан засгийн газар дотроо энэ баялаг маань өөрөө уулуурхайн салбарт ногддог учраас энэ санг дүүргэж иргэддээ тэр яриад байгаа одоо эрүүл мэнд боловсрол орон сууцтай болоход нь жинкнээсээ тус болох ажлыг хийх ёстой. Тэрнээс биш ингээд нэг удаа орохдоо нэг 100 хэдэн мянгаар нэг юм туслаар юм орох биш, том хэмжээгээр орох ёстой гэдэг энэ концепц энэ дээрээ засгийн газар нь тогтоо шийдвэрүүдээ гаргаад энэ ажил руу ороод 34%, 50% улсын төсөөр хийгдсэн бол гээд энэ ажлуудаа хийгээд л явж ирсэн. Тэгээ процессын таад бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд энэний төлөө л ажилласан. Одоо эхний үр дүнгууд гараад компаниудтайгаа уулзаад ажлуудаа хийгээл явж байна. Баялагын сан бол төр одоо тий уулуурхайн стратеги органууд буцааж авах байсан. Гэтэл одоо 3 чатны шүүхийн шийдвэр бол төр буцааж авах байсан. Олон уутын ордын лицензийг яагаад буцаад хүчиж байгаа юм бэ? Ер нь яг энэ бодлогынхаа эсрэг байгаа. За тэрийг бол би бас лавж асуусан. Одоо маш олон удаагийн манай одоо тэр агентлаг дээр маш олон удаагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн энэ шүүхийн шийдвэр биелүүлээ гэдэг л шаардлагатай юм билээ. Тэгээд тэрийн таад өөрсдөө ерөн сурвалжлаад үзээрэй. Тэр нь он цаг дараалалаараа одоо сар гарагийн зайтай 3-4 удаагийн шүүхийн шаардлага. Монгол улс бол дарга засгалдаг, хууль засгалдаг орн. Тийм учраас хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээ гэдэг ийм 4 удаагийн шаардлага бичгийг би олж үзсэн. Энэний дагуу тэгэхээр ашигч малтмал газрын тосны газрын даргаыг төр орлого гүйцэтгэж байсан ган хуйг гэдэг таны сонгуулийн менежерээр ажиллаж байсан таны ойрын хүн байгаа шүү дээ. Гэтэл энэ хүнтэй асуудал холбогдоод байдаг. Улсад 140 тэрбумын хохирлоо учруулсан олон хотын асуудал ер нь нэлээд эмзэг юм сэдв болж юм л да. Талайгаа ч алтай агсны одоо хүүхдүүдтэй алтчаа агсны Эдуард Сүрэн гэх энэ хүмүүст нь эргүүлээд буцаагаад өгсөн нь маш одоо тантай бас хамтдаж ойлгох юм хардлага үүсэж байна л да. Та энэ дөрөс нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгч. За дэлгэрэнгүй бол би надад одоо ойртоо тэрний мэдээллийг авсан үндэ юм алга. Тэгээ би яагаад өгсөн бэ? Ямар учир байна гэдэг зүйлийг асуусан. Надад хамгийн сүүлд одоо хэдэнд байлаа да ингээд 4 удаагийн
шүүхийн шийдвэр гүйцэтгэх. Би одоо шаардлагатай бол тэр бичгүүдийг гаргаад өгье. Тэгээд тэр ийм шүүхийн шийдвэрийг яаралтай биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага тооцно гэдэг ийм л Ажлын нэг хоногийн өмнө энэ байсан уу? Гавьягийн томилгоон дээр таны нөлөө байсан. Гэхдээ яг гавьяг чинь өөрөө ардсан нам л бас залуу тэгээд даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг нь одоо даргын чөлөөлөгдөд давхар үүрэг гүйцэтгээд явж байсан юм л залуу. Тэр одоо тэр агентлагта төрийн захиргаа удирдлагын газрын даргаараа ажиллаад явж байгаа юм л залуу. Монгол банкнаас нөгөө нэг Ашигын газар болон хууль зүйн ямар бичиг явуулсан бичгийг явуулж байгаа. Тэр бичгийн тэгэхээр Монгол банкнд хуульчилсан гээд шууд ашиглуулсан. Тэр бичгийн хариуг би одоо өгнө бодохгүй. Тэгээ би одоо бас нэг өчигдөрөөс эхлээд үүрэг гүйцэтгэгч болсон ч гэсэн дараагийн сайд томилогтол ажиллаа хийгээд явж байгаа. Тэгэхээр тэр бичгийн хариуг би бичээд өгнө. Анх үеийг авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа гэж үнэн үү? Яг энэ. За тийм дуулааг байна. Нэг талаас ер нь төр төвчөрсөн хохирлыг барагдуулах ажлыг Монгол банк хүлээгээд ингэ явж байсан. Гэтэл ашигт малхнал газрын засны газраас лицензийг нь одоо үүрэг хүлээж байгаа тухайн одоо Монгол банкнд мэдэгдэхгүйгээр шилжүүлж байгаа нь өөрөө зөрчил биш үү? Ер нь ингээд яг бодлогынхаа эсрэг баялагын сандаа төлрүүлье гэсэн хэдэж одоо ингээд буцаагаад одоо төр тохирол учруулсан энэ хувийн компаниуд руу буцаагаа шилжүүлээд идэв нь өөрөө ер нь. Тэр биш үү? Одоо нэг хүн дураараа гарч ирээд те. Одоо би ялангуяа тэр одоо дарахт өөрөө дур мэдээ шийдвэрээ гаргасан гэж огт бодохгүй байгаа. Тэр чинь тий хариуцлага хүлээж өгөх. Дээрээс чиглэл өгөх юм байхгүй. Бид нар би бол угаасаа нэг тийм чиглэл өгөөд хууль бус үйлдэл хийгээд асуудалд ороод байдаггүй. Тэгэхээр дур мэдээгүй гэж та хэллээ. Хин нөлөөсөн байж болох уу? Тэр чинь өөрөө ажил хариуцж байгаа юм чи өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэр гарын үсгэндээ хариуцлага хүлээн шүү дээ. Туван гарын үсэг зураа шийдвэр гаргасан бол би өөрөө сайдынхаар хариуцлага хүлээнэ. Ер нь бол хариуцлага гаргаж байгаа шийдвэртэй хүмүүс гаргана. Дээрээс нь тэр хүмүүс чинь тэнэг хүн биш, хуулиа уншина. Дээрээс нь та бид нар хариу бичгийг өгчгөөд үзүүлнэ. За дээрээс нь тэр шийдвэр гүйцэтгэлийн энэ гарсан шүүхийн шийдвэрийг дагаа гэдэг шийдвэр бичгүүд нь байгаа. Тэдний та өөрсдөө уншаад ерөн сурвалжлаад бичиг нь алгаж байгаа. Шүүхийн шийдвэр гэхээр одоо яг ямар бичтэй? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж байгаа. Монгол улсад чинь шүүхийн шийдвэр гарна шүү дээ. За тэр шүүхийн шийдвэр гараад тэр чинь хүн болгоно. Монгол улсын одоо иргэн бүр ямар дарга хурлын гишүүн, сайд дарга байхаас үл шалтгаалт тэр шийдвэрийг биелүүлэх ёстой доо. Тэр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бол биелүүлүүлдэг газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж байдаг. Тэр шүүхийн шийдвэр хохирлоо ингээ барагдуулахгүйгээр эргээд ингээ авчиж байгаа нь өөрөө нэг талд асуудал байгаа юм л. Төр төвчөрсөн хохирлыг нь Монгол банк хариуцаад ингээ хүн төлөвлөе. Тэгэхээр харин тэр хохирол учруулсан хүмүүс нь буцаагаад эргээд лиценз авчиж байгаа. Би тэр яг нарийн асуудлыг гөөгөө харин тэгэхээр би хэлж штэ. Таад одоо гавьягаас сайн тодруулж байна. Яг бодтой би одоо ч гэсэн хэлье. За одоо чи тэр асуудлууд ингээ яригдж байна. Энэ асуудлынхаа хууль журмын дагуу гэдэг юм. Энэ тайлбараа яг өөрөө. Би тэгэхээр янз бүрийн тайлбар хийж байгаа буруу тайлбар хийх магадгүй шүү дээ. Мэдхгүй мэдээлэл уурчаас. Уулзсан уу тухайн хүнтэйгээ? Би таарсан. Тэгээд хууль журмын дагуу энэ шийдвэрийг гаргасан ямар ч асуудал байхгүй би тайлбар өгөхөд бэлэн байна. Тэгэхээр салбарын сайд шүү дээ сайд. Одоо энэ олон аваатар зөв эзэнгүй ухаад хэлсэн байна гэсэн ийм ойлголт бол байгаа даа л да. Тухайлбал 3 тонн алт алдагдсан гэдэг ийм зүйл яригадаад байгаа. Ямар нэгэн бүртгүүлгээр ухаад авчихсан. Тэгээ одоо зүгээр ухаал тэр хохирол учруулсан хүмүүс нь ухаад баяжаад байж идэг ийм л үйл явдал болоод байна шүү дээ. Энийг бол та бол бас мэдэхгүй байна гэхэд сонирн байна. Гөөгөө тэр одоо яг процесс би чинь бүгдийг мэдэх юугүй те. Одоо ганц би ганцаараа одоо бүгдийг очиод мэдчих боломжгүй. Бүх асуудал чинь бол хуультай дүрмтэй улсаа. Одоо тэнд ухаж байгаа бол хууль бусаар ухаж байгаа бол тэр нь цагдаа одоо гэм байгууллага тэр чинь зогсоох байх асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байхгүй илгүүдэл гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо яг энэ салбарын сайдын хувьд одоо энэ төр төвчөрсөн хохирлоо барагдуулахгүйгээр буцаагаад хохирол учруулсан лицензийн буцаагаад өгж байгаа асуудал дээр салбарын сайдын хувьд та өөрөө Гөөгөө би харин хэлж штэ. Тэр хохирол учрахгүй энэ нарийн мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр хин ч юусэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх л ёстой. Биелэх л ёстой. Тэр л агуулгыг надад хэлсэн. Би тэгэхээр одоо төр буцаагаад авсан байгаа шүү дээ. Гөөгөө тэгэхээр харин тэр яагаад тэр хүмүүстээ очичваа гэдгийг харин тэрийг ойлгож байна. Тэгэхээр яагаад тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас би та нарт тэр ирсэн бичгнүүдийг ингээд бүр ингээд он сартаа гаргаад өгье заяа. Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар шийдвэрийг гүйцэтгэе гэдэг бичгүүд ирвэ гэдгийг харъя. Тийм ээ. Сая ойрд бол тэрийг маргах гэдэг юм уу те
одоо иргэний журмаар гэдэг юм уу эргэж маргах ийм процесс ерөөсөө явж болоогүй юм уу? Шүүхийн шийдвэр ирсэн. Гэтэл энэ чинь 3 шатны шүүхийн шийдвэрээр төр буцаагаад авчаад хоглоо барагдуулаагүй ийм нөхцөл байдал дээр төр баялаа өөртөө байлгах энэ процессыг яагаад хийж За яг хаа тэр нөгөө нэг юм чинь нэг аль ч талаас нь ярьж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн одоо ямар байр суурьнаас ямар байдлаар шийдвэр гаргасныг би одоо над дээр бичиг ирсэн үнэн. Тэрнийх нь энэ тодруулж юмаа явуулаа гэдэг ашигт малтан газрын төс агентлаг руу бичиг явуулсан байна. Надад хариу нь ирэх баг. Тэр хариуг нь би үзээд яамныхантайгаа хуулийнхантайгаа яриад та бүхэнд эргээд цаастай хариултыг өгье. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс бичиг ирүүлсэн гэсэн үг юм уу? Үгүй над дээр тий Монгол банкнаас ирүүлсэн. Тий тэгээ би тэр асуудлуудыг бичээд одоо та тэр бичгээч гэсэн он сартаа нь үзүүлээ. Одоо нэг чинь ингээд та тоолуулаа ярьж байгаа юм чинь Монгол банк худлаа ярих байх л тань. за тэгвэл бид нар ч бодлоо ярихгүй тий. Ганхой гэдэг хүн чи яг ажиллаа өгөхөөс нэг хоногийн өмнө энэ шийдвэр Ажлаа өгөөгүй энэ хүн ажлаа хийж л байгаа. Ажлаа хийж л байгаа. Одоо тэр газартаа төрийн захиргаа удирдлагын газрын тий газрын даргын ажлаа. Тийм мэдээлэл алга байна. Гэхдээ шийдвэр гаргасан хүн шалгалт байвал хаанаас шалгах шүү Засгийн дээ. газар огцрох сургаар л ийм юм хийж үг гэсэн хардлага хүртэл байна. За яг хөө тэгэл бүхнийг хоёр талтаа л авч үзэн шүү дээ. Хүн болгонд хардах эрх нь байгаа. Тэгээ та ч гэсэн асуух эрх нь байгаа. Тэгэл асуучих тий. Бүх юм цаасан дээр хараараа. Тэгээ буруутай бол буруутай хүмүүс нь хариуцлага хүлээн шүү дээ. Туган буруутай бол хариуцлага хүлээн. Ямар нэгэн хүн шийдвэр гарын үсэг гаргасан шийдвэртэй хариуцлага хүлээн шүү дээ. Тогтсон орлуудаа буцааж авах засгийн газрын